Шөрмөс тавлаа. За, 70-50. Наад шөрмөс чинь ам их арга зал аль алийг хийх байх шүү. Эдгээр хичээж л үзээрэй. Ухаст давуулаад гойт. Болгон тэрдэ. Шөрмсийг л давсан бол болж байгаа нь тэрдэ арслан минь. За, автаа сайхан тусаж байна уу? Сайхан. Шөрмөс начин хаа хөрхнө. Халтгүй. Хэдэн адуугаа алдчихад. Сайхан. За тэгээд. Арслангийн би илаарч байна уу да? Ойр дөөр аваа шүү. Хошуу наадамд өгөхөд байдаг. Арслангийн маань би тэгээд Наадам нэгээр дуусах штэ. Хойтон жил гэж байна. Жил гэдэг жингийн цуваа шиг араараасаа хөврөн шүү дээ. Арсланч. Олон жил намайг амлаж хайсан та. Инжлийн наадмыг л Гинэж. Яач
юм бэ? Бидээс дээлт хүлэг уралдаж дээлт хүмүүн барилдаг Монгол наадмын дов хазаагаагүй цагт амтай бяртай хэмбогч гэсэн амлаж явдаг нь Арслан цолны эренбин баг. Могоо 3 хуваасан ч гэсэн гөрүүлийн дайтай үлддэг. Үлдсэн чамдаа зөв биз дээ. Цас туулын цагаан гарслан. Цагаан болохоор шоргоолжинд баригддгийн үлгэрийг та их биш мэднэ үстэй. Цаг нь болоогүй цагаан арслан уяа идэхгүй байвал яах вэ? Бүх хүнд бөхөө унгаа хавьяас цаанаас одонд заалттай байж юм гэсэн шүү. Арслан таны өнгөрс. Харин охин чи нэр бол төрсөн бол миний зодогноос хатгаж үзэх байсан байж магадгүй. Хойтнасаа зөв залчих бол охиноос чинь бүх төрж миний хүүтэй нэг гар зөрүүлж мэдх юм. Мигуйнаас Арслангийн зулцэг төрдөггүй харамсалтай. Ээж энэ хин юм бэ? Шүрмс начин л байна. Шуун толгой төө. Тэгээ юу донгосоод байгаа? Тэрний амыг ямар мэдэхгүй биш. Атаж өтөл ярьж яваа биз. Хэдэн давхар шүрмсээр ойлоо тестдэг болов яадаг бол. Ээж би ямаагаас хаачих вэ? Ээж нь өөрөө сая. Чи хувхсаагаад дэлэнгийн цоч очих нь. Бос таргуухлаар нойр хүрлгүй яах вэ? Сохор илээ эзгэшүүрээд амраахгүй юм. Гарч үргээ. За. Зодогтой болгон бүх биш. Зосон бүхэн будаг биш шүү. Хаялаа гэд ханхалцахгүй. Давлаа гэж даналцахгүй. Олныхоо дунд дандаа унснаа ярьж байна. Хошуу наадамд очиж миний тоосонд хиймрээ сэргээвэл сэргээгээр л дээ. Шүү. Муу шуун толгой тэгдэ. Хүнийг тэгж хэлдэггүй. Аава. Би ахаагүйний наадамд явна шүү. Миний охин өөрөө л мэд.
аавыгаа тойроод дэвээд байна. Хараад дээгүү гараад дэшин. Тэр бүхнэр хэмбэ? Тэр бүхнэр орхоо. Залим хүү. Эст. Тинхет. Яах нүвдээ охин хөөхөд таны гар аяыг яаж тах вэ? Миний охин аавгаа тусах. Аавын түн төрсөн жулаанд битүү төрсөн юм да. Эр болж төрсөн бол сайн бүх болох байсан. Таач. Амархан сайн байна уу? Хэмэндээ. Би анхандаа хөвчи хөрөн баавгайл хүчээ үзэж байна уу гэж бодлоо шүү аа. Тэгтэл чи байж л дээ. Дүүхүүгийн алдар хэм билээ. Борхоо. Ахай гүний төр тогтох зангаж дууссан уу чи? Оо. Та чин тэр хүн байсан юм уу? Дуулалгүй яах вэ? Аавал дандаа ярьдгийг. Чи чинь хэний хөвгтэй лээ? Далантай арслангийн хүү, борхоо. Тийм байхаа. Даанч ажиллахан байсан. Арслангийн бие барагтаа дуулдсан. Одоо тэгээд ил арсч байна уу? Ойр доовоо шүү. Болж таа. Эгэлгүй сайн бүх юм шүү дээ. Зодогноос натгаж үдсэн болохоос биш хайж үдсэн. Дүүхүү барилддаг үстэй. Барилтнаа. Манай наадмыг авахгүй. Нууцаар бэлдээж байгаа юм бицтэй. Хоёулаа нэг барилч. Үгүй. Таны наад бэлч нурагч. Тэгвэл задгалчих юм. Би задгаа аваагүй. Харин танаа хошуу наадамд л Хараач хөөе. Бас их санаатай ир байх нэ. Чи манай наадамд заавал очин шүү. Би одохгүй аавтаа чинь ирж уулзнаа. Ангийн хичээг дэвдэгтэй ч юм аа. хэрэггүй. Эй хүн байж юун ч нэрлэх юм бэлээ. Бас тэгээд өгөөлөх санаатай.
Би хоол идмэрг байна. Миний хүү хоол идэхгүй яа. Үхрийн түгээд идсэн чинь дотор бялуураад. Алиби ташаадах. Аава. Би шоногоотой цуг наадамд явчих. Ээж үлдэж таныг асарч явахгүй болсон. Миний охин энэ жилдээ бол хойтон жил 3 удаа явъя л да. Үгүй. Би заавал явна. Шуун толгойтын хүзүг хугмшгэн. Миний хийгүүлсэн. Олонгийн утга гэсэндээ аргагүй. Морины шанс 90 сайныг сорж байна. Тэгж байна. Сайхан мор шүү. Арай тавтаг авах их байх юм бол зүгээр очилтаа. Тэрний хараа. Сайхан тусгаж байна уу? Сайхан тусч байна. Сайхан. Шоноог хаа урч явна да. Наадамд явж байна. Урд ихтэй л идтэй. Урдаа. Сарвайгаа уралдуулснаас сайтар уралдсан арай дээр юм биш үү? За, борго. Аавын хаамнаас барилдах нь. Барилдсан чи яадаг юм? Яа тэгвэл ахагүйний наадам шоноо өвгөн борхуу хүүхэн хоёрыг болж нар маруунаас ургах нэ. Наадам дуунах морой холжаа чадвар чаддгүй. Хараа барайд өгч юм биш үсттэй. Тэгвэл танд бүр өгч. Нэрээ үз. Алив тэгвэл ойртуулаад. Та тэгээд барьж чадахгүй л яах юм? Урд өнгөрөөгүй. Хортнаа хатта. Таган тауроо авдаах минь. Харин дагуулж яваагийн чинь би номхруулж авъя. Мөрийг авч чаддаг юм бол тэгэр л дээ. Хөөөрөө. Яа нү аюу. Орцтой. Хөөе. Заач.
За, дүүм. Олон тай газар омог зангаан татаж яв. Бүх хүний хэмэр зундааг бодоод энэ удаа чамаа явуулах юм боллоо. Шоноха. Оо. 그 지진 야사 ихтер бүх хүн шиг чангалж боодог хүн бэ. Аавыгаа наадмын сарилганд насаараа дагаж яваад л сурсан ганц юм маань энэ. Бүх хүн хэдий ч нэ зодгоо чанга боонов. Төдий ч нэл эр биеийн чангарч чивчирч байдаг юм гинлээ. Аслангийн зодог үзэн чинь. Тий. Хөлсний мэтгэлээр аавыгаа санчглаа. Аслан зодгоо өдөөлж байдаг. Би нуугаад авчихсан юм уу? Намаа барилдна гэж мэдсэн бол заяа нүгч явуулахгүй л нэ. Тэгэнтэй. Шуун талгаад их та. Яасан бэ? Хомсаа шиг итгэж боллоо. Яаж? Зүгээр дээ. Зүгээр. Хайрмаа болдог. Гайгүй. Эр хүмүүс төрөхгүй хатаа. Тэгвэл арслан яас их баярлах бол. Бүх хүний удам ихэн нагдаг юм гинлээ. Бор хөвөөс бүх хүү төрж. Арслангийн магнаа тэнийг чим билүү. За дээл юмс. Хинч чамайг бүсгүй хөнгөлт танихгүй. Мошоно инихүү төр тогтох заан л хэцүү дээ. Станч яавсаа хүсэл. Хаях давхан ч ямаа. Гол нь ширмсийг л унахчул. Та төр тогтох зааныг сайн таних уу? Танья. Мошоно инихүү гэхэд давлуун зангүй. Сайн залуу байгаа юм. Сайхан ч бөхтөө. Их нэртэй болов. Их нэргүй хаа. Эцгийн цагсан хатан эхимэн үлээсэн хаа чулуун эхтүү хатан төмөр эцэгтүү хаан эцгийн гал голомтоо сумбар олын луга идэг сум талайн луга ундаг сүт галай хантанд өргөмөө
Ноёнтоо төр тогтох хүү маань 25 нас хүрлээ. Та ер нь юу бодож байна? Иштэй тайжийн гэрэл гоо ямар вэ? Эх ямба. Эдөлөг бодохгүй шүү. Нөгөө санилэг өвгний сэндэр мөхөөрх охин шүү. Цацсан янзх шиг нүдтэй. Тэр дэми утмаран хүм утавс. Би хүүтэн өхийн удам дагсан эхнэр авч өгнө. Царайцсиах. Күр. Бас царайцс. Яах гэж байгаа шүү. Чи намайг бүх үзүүлээд өгөөч. Миний өгч юм уу? Өнгөлөг байх чинь вэ? Арслангийн би сайн мэдтэй. Сайн. Өний орооч надтай цуг яваа. Хэдэн айлаар бууж Хэнти хааны толгой өгцүүлтэй би чамайг танилцуулна. За. Их хүн байж. Юун ч нөрөн богор. Бүх хүн чинь дандаа хямардаг. Thank you.
Төөхөө авгаа авсан уу? Үгүй. Зөв. Бүхэн эрт технэр автай нэ. Сайн бүхийг сайхан хүүхэн дагаалгүй гэдэг. Хоёулаа энэ хүнтэй айлаар орно. Би чамайг нэг хөөх охинтой танилцуул. Сэндэр гэдэг. Ахан сүй тавиад өгсөн ч болно. Амархан сайн байцгаана уу? Амархан сайн байцгаана уу? Минь амархан сайн байцгаана уу? Бали бэшээс. Сайхан нааж байна уу? Сайхан нааж байна. Сайхан нааж байна уу? Сайхан. Манай тоож морилсан хоёр дүүдэн гялаалаа. Алюминий арик. За. Ийм сайхан том бөхчүүл орж ирсэн хой. Манай гэрийн үлций буян дэлгэрэх байхаа. Би одоохон нэг хон шалуулаад ах юм. Та ир чинь хоноод явах юм байгаа үстэй. Хэрэггүй ах минь. Би тэр маргааш байрлах учраас дөхөж хонлоо барив. За тэгвэл маргааш наадмын дараа заавал ирэх шүү. За. Та юунд гадаа суугаа вэ? Гэртээ орохгүй. Зүгээр. Моох минь яагаад алгуулчих вэ? Наадам үдээ тармаар юм да. Би ч гэсэн сэтгэл зовоод л байна. Чи араас нь явдаг юм билүү?
Миний зодог хаав вэ? Наат авдранд ч наалгуу. Наалгал вэ? Байгаа да байгаа. Гэхдээ та зодгоор яах нь? Наадмын уухай чихэнд сонсогдоод сэтгэл тогтдоггүй. Зодог шуудагаа өмсч үздэг юм уу гэж бодсон. Алив. Би олоодох юм. Хадаг нь байна, зодог нь байдгүй. Хачи юм аа. Манай нөгөө төл авчирчээд. Чамайгийн шүрмсийг аяжчихдаг юм бол ах нь хурд үрэг өгнө. Ятайла. Би заавал хайна. Охин чинь эр болж төрсөн бол миний зодогнаас атгаж үзэх байсан байж магадгүй. Хойд насаа зөв залчих бол охиноос чинь бүх хүү төрж. Миний хүүтэй гар зөрүүлж нэг хийн за. Ястай юм. Ясараа болж байна да. Шүрмэс начинтай тунж барилдаад давчглаа гэд очих юм бол апман яасыг баярлаж. Эсвэл итгэхгүй болов. Багтж байлж шүү. Hey. Bakwa, harcın. Аянта. Энэ залуу чинь хаанхын хингэж өгөө. Мэргэн гүний хошуунаас ирсэн бор хүү гэдэг бөх байгаа юм.
Тийм ээ. Сайхан бүх. Би Дадантай Арслангийн охин Борхуу байна. Энэ наадамд би тантай барьдах гэж бодгорсон юм. Хэр унагна гэж бодоо юу. Ухаас. Тү. Чи чинь хошууныхаа бүхийг унж байхад чинь яасан увайгүй амтэн бэ? Арслангийн агийг эрслэнгийн ирээр дарсан толгоомоор байна да. Заяагүй. Данч. Өөр хошууны бүх юм да. Манай хошууных байсан бол би бөхөө болгоод авахгүй юу? За та одоо намайг танив уу? Сая би таныг ямар мэхээр хаяв? Нэрээ Дадантай Арслангийн дархам их мөн шүү. Огна гараа дэвээ сайхантай бүх. Их л уян налархаа хөдөлж шавах юм да. Дандаа босоо өрж тэрүүгээс холдоо хаялаа шүү. Гээ их л бяртаа шинж байх та. Амьсгаа давчтай. Алхаа гიშгээ султай. Их л амархан цуцж мэд тэр бөхвэ. Давсан бөхч нь даалмөр сэрв хараад дээгүр. Холхол алхаад гүйдгсэн. Энэ ман далаа хавчаад. Хошаач. Хөлсөө сэврэлгүй зодгон дээрээ дийл өмсчлөө. Хүн чөлмий дээрээ дэвдгсэн. Гүн Борхуу чинь өсгий дээрээ дэвэд байх юм аа да.
Яана. Юу болов? Гэлгөө чи хэн давсан гэж бодож байна? Тэр татсан давсан. Үгүй ээ, борхуу давсан байхаа. Борхуу давсан. Борхуу давсан. Борхуу давсан. Борхуу унсан. Борхуу давсан. Нэшил юу яах юм? Төр тогтох давсан. Төр тогтох унсан. Үгүй ээ, төр тогтох давсан. Адгуусан 4 хөл байдаг. Бүх хүнд 3 хөл гэж байдаггүй юм. Дахиж барилдуул. Та чи юу болж байна? Хүүгээ давж байх чинь. Юуны чинь тав. Монголчууд бядал бөхөөд барилдуулж чадахгүй юм бол юу болох вэ? Их болж байгаа шигт. Навцсан дээр нацлах юм те наадам дээр барилж үзлээ. Монгол бүхэн тоо ингэж бодож болохгүй. Чичээч моёгор даалан таг үхнэ шүү. Төр тогтоо. Наа. Наа сайн хашраагаад өгөөч. Ёстой сайн гэрвэл дооч. Аваа нааш хүрээч. Аа.
Тэр хараач энэ яасан ёс чудгаа алцсан юм бэ? Ноёны хишгийг үл тоомсолдон авч байдаг. Хөөш! Чи эм хүн биш юм бол наад зодгоон тайлж тосч яваач. Залуу хүн ёс чийг мэдэхгүй. Хүм зодгоо тайлж явсан ч. Өршөөгөөрэй сайд минь. Би зодгоо тайлж болохгүй. Та өчигөн намайг өршөөн сойрхож хэргийг минь хэлтрүүлж хайрлаа. Би бүх үнэ өч. Энэ сүржигнэж хашгираад байгаа шөрмөс начинтай аавынхаа өмнөөс барилдах гэж холоос зорж ирсэн бил. Ноёнтон та миний эцгийг мэдэх бах. Миний эцэг мэргэн гүний хушууны хар зард арслан 70-тай бүлэг. Би найлд уургын хувийн эзэн биш. Утас зүүнний эзэн болж төрснээ минь болгооч өршөөн хэлтрүүлнэ. Энд чинь юу гэж болж байна? Та нар чинь эдэг бүсээ тайлахгүй, зодгоо шувтлахгүй байдгийн учир нь энэ шүү дээ. Таатам завсарлаа. Тэнгэргийн дуунаар цуглаарай. Хүнд нэг гэм. Үхэлт нэг яван байдаг гэсэн. Нэрээ 70 таарсантай тухайн адилхан юм. Мэхний хүртэл. Үнэндээ ганц охинтой юм гэсэн баг. Тэр тогтох үгэн энэ охинтой гэрлүүлчихвэл том сайн бүх төрөндөө. Утахгүй 70 таарсантай уулздаг хэрэг. Хүүдэн ч гэсэн хэлий байц. Оруурэм нь харагдана уу? Ахын юу ч үздэггүй шүү. Харагдахгүй л байна. Хөөе. Байдгүй шүү.
Манай хошууны адуу хүн хоёрын аз хэмэрч өөдөөл байгаа юм байна. Энэ жилийн наадам шиг наадам болсонгүй. Муусан цагаачингууд гутаагаад Харин хэн нь хутаасан бол доо? Эм хүн доошиж наадмын довоон бодролдог. Бүх хүнийг ээ насанда хараагүй юм байна. Аав чинь чамайг санаа сүйд болж. Хин чамайг ингэсэн юм бэ? Тааж сэтгэл зовоод байсан. Ох минь ингэж яах нь вэ? Зүгээрээ ээж. Шувун толгойтыг л шороо өмхүүлсэн бол болоо. Тэгээд ч би ямар дахиж барилдах юм биш. Эмээс ахад барилдах юм гэж насандаа зүудсэнгүй. Том болгооч бодохгүй л гойгүй. Айлын бүсгүй хүн авдас саврагхэд алтан савнд хөндөгдөж хөдлөх байтал алдарт хүчт бөхчүүдтэй анман үзэлсэн гэдэг чир нь юу болж байна та? Хэл сайлан гэмтэж хэвлэд хүрэм бүлгээд эхлэвэл хөхмөнгийн заяа хөсрөхийг тавуулна. Үндэс угсаа хаанах вүлээ? Өөр утма хэнийх вүлээ? Болохгүй. Яасан ч болохгүй. Туслах түшин нартайгаа энэ явдлыг сайн зөвшөлдөе. Ээч нь цай чанадах. Тэгээ ээж. Амар байна уу? Эндээ амар байна уу? Энд борхуу байгаа юу? Байгаа. Амар байна уу? Миндээ. Зодгонд л хамаг учир байна та. Тэгэхээр битүү зодгон задгаа ингэртэй болгочих. Тэгвэл ил харагдах учир ич жимэхийн үднээс эми сахад барилтхан байна. За. Халлуулахын учир ануу. Энэ жилийн Тэнгэр наадмын ахаал учирлаас үүдэн хүчит дээрс бөхчүүд байр. Үеийн үед Тэнгэрийн задгайлан үйлдсэн нодог өмсөж барилдаж байхыг шийтгэн тогтоосыг Түмэн олонд халлуусгаа. Хэрвээ битүү зодог өмсөж Тэнгэрийг бодлон туулах аваас эрбөхөд сэрдэл үзүүлж байхыг өдийн цэцэд хөшмөдүүд мэд тугаа. Би удахгүй арсантай очиж уулзнаа.
Аавын хэлдэгч зөв шүү. Би Монгол өхийн удам өгсаа буян заяаг